орчим хичээл орно. 3 дугаар сарын 15 гараг сар өдрөө бичээрэй. Өдөр ба шөнө энэ нь амьтдын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар хичээл явуулснаа. За хичээлийн зорилго 1-р нь амьтдыг ялхан нэрлэн, 2-р нь хооллолт, идэж тэжээлийн талаар ярилцсан. Амьтдын амьдрах орчин онцлогоос нь мэдэх зорилготой хичээл байна. За амьтдыг ялган нэрлэх гэсэн энэ зорилго дээр амьтдыг биеийн хэлбэр, гадаад байдлаар нь шавж, шувуу, ан амьтан гэж ангилдаг байна. За бас усны болон хуурай газрын амьтан гэж ангилах нь байдаг. За усанд бол бүх төрлийн загаснууд, хуурай газарт нь тарваг, могой, жирэх, ирвэс, адуу, бүхэн, чон, үнэг гэх мэт амьтад амьдардаг. За шавжны төрөл зүйлсүүдийг харуулж байна. За үүнд бүх төрлийн цоох, за эрвээхэ, ялаа, дэврэг гэх мэт амьтдыг шавжнуудыг оруулнаа. За ан амьтан гэдэгт нь гэрийн тэжээмэл болон зэрлэг бүх амьтдуудыг оролцуулна. За энэ амьтад нь амьдрах орчин нь өөр байна. За жишээлбэл өндөр уус, тал, говь, цөл, ой тайга гэх мэт амьдрах бүрчлэлээрээ өөрөөс гадна өчүүхэн жижиг шавжаас эхлээд авраг том амьтад хүртэл хуурай газарт амьдрах нь төв юм лээ. За дараа нь шувууд байж байна. За шувууд бол болчмор, илээ, тас гэх мэт олон төрөл зүйл байдаг. За бас эдгээр нь амьдрах орчин тусдаа өөр байдаг байна. За дараагийн зорилт болох хооллолт болон идэж тэжээлийн талаар ярилцъя. За үүнд идэж тэжээлээр нь 3 ангилдаг байна. За энд өвсөн тэжээлт, махын идэвхтэн, холимог идэвхтэн гэж 3 байдаг. За өвсөн идэвхтэндээ ямар амьтад орж ийнэ гэдгийг харъя. За энд үр тариа иддэг, дахиа галуу нуус. За тэгээд булгана. За бидний мэддэг 5 хошуу мал эдгээр нь өвсөн идэвхтэнд багтдаг байна. За тэгвэл махын идэвхтэн. За бидний сайн мэдэх зэрлэг амьтдууд болох чон, үнэг, хярс. За энд нохойн төрлүүд байна. За холимог идэвхтэй. Холимог идэвхтэнд баавгайг оруулдаг байж байгаа. Баавга нь зүгийн бал, ургамал, бас загас гэх мэт зүйлсийг иддэг. Иймээс холимог идэвхтэнд оруулдаг байна. За дараагийн бидний хичээлийн нэг зорилго болох амьтдын амьдрах орчин нь ямар онцлогоос шалтгаалдаг юм бэ гэдгийг ярилцъя.
амьтдын амьдрах хамгийн таатай газар нутгийг нь амьдрах орчин гэдэг байна. За түрүүний хэлснээр хуурай газарт, за бас хүйтэн туйлуудад, за түүнчлэн далай тэнгист их мэтийн газруудад амьтад зохицсон дасаж амьдардаг байх нэ. За амьтдын амьдрал жилийн дөрвөн улирлын байдлыг даган хувирч өөрчлөгдөж байдаг. За амьтад өөрийн амьдрах орчныхоо цагаагаар хоол тэжээл байгалийн төрөх байдалд илүү дасан зохицсон байждаг байна. За одоо энэ жишээлбэл мэлхий харагдаж байна. За мэлхий нь хоёр нутагтан усанд ч амьдарна, усанд амьдрахдаа жижиг загас жараахай, за бас тийм бичил битнэр холдог байх нь. За энд одоо гөрүүл харагдаж байна. За энэ эдгээр амьтдыг нэрлэе. Энд үнэг байна. За могой. За эдгээр нь махын эжигчдэн амьтад байх нь. За энэ шар шуу байна. За чон, муур гэд махан эжигчдэнгүүд нь охой бас махан эжигчдэн байна. За энд тоос гарч ирсэн. Тоос бол үр тариагаар холдог үсээ эжигчдэн, аавгай, хадмиг эжигчдэн. За энд сарсан баг бахаа гарч ирсэн байж байна. За эдгээр амьтад нь бас одоо идэж тэжээлээ дахаас гадна өдөр болон шөнийн амьдралтай юм байх нь байна. За энэ өдрийн амьдралтай нь үнэг, баавгай, тоос гэж үзсэн бол шөнийн амьдралтай амьтад нь бол сарсан баг бахаа, шар шувуу, за зарим төрлийн могоонууд бас шөнийн амьдралаар амьдардаг юм байх нэ. Намайг сарсан баг бахаа гэдэг. Би өдөр унтаж, шөнө босож амьдардаг юм. Миний нүдийг хүмүүс тун сайн хардаг байх гэж боддог. Үгүй ээ. Нүднээсээ илүү чихэндээ итгэдэг юм. Сарсан баг бахаа миний сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг болохоор шөнийн харанхуйд төвөггүй идэж тэжээлээ олдог юм аа. Юу иддэг вэ гэж юу? Би жимс, загас, шавжаар хоололдгоо. Хэрвээ та нар намайг анхааралтай ажиглавал бидний нүд бараг байхгүй гэж хэлмээр жижиг байдаг юм. Гэсэн хэдий ч шөнийн харанхуйд зөв чигээ маш сайн олдог шүү. Тэр байтугай жижигхэн шавжийг олж барьж иддэг. Яагаад гэж юу? Яагаад вэ гэвэл би өөрөөсөө хит нам дуу аваа гаргаж түүгээрээ орчноо баримжаалдаг юм. Энэ дуу авааг хүн сонсох ямар ч боломжгүй. Тиймээс орчны биетүүд хорхоо шавжийг төвөггүй сонсдог юм. Ингээд л би тэднийг барьдаг аа. Ингээд шөнө амьдрахад надад таатай байдаг юм. Тийм болохоороо би шөнө амьдарч өдөр унтдаг юм да. За бичлэг таалагдсан гэж бодож байна. За одоо гэрийн даалгаварт. Сургачийн 61-р хуудасны дасгал 1-2-ыг ажиллана. За хорийн дагуу ажиллаарай. За дасгал 1 дээр өдөр шөнийн амьдралтай өөрийн сайн мэддэг амьтдын тухай гэрийнхэнтэйгээ ярилцаарай. Тэд хаана амьдардаг, юугаар хоолдог, хоол тэжээлээ яаж барьж иддэг тухай хариулж өгнө. За дасгал 2 дээр загас өдөрч шөнч нүдээ амьдаггүй. Яагаад вэ гэдгийг хариулж өгчээрэй. Сарсан баг бахаа харанхуйд нисэж явахдаа шавжийг барьж иддэг. Хэрэв та нар анхааралтай ажигласан бол тэдний нүд бараг байхгүй гэж хэлмээр жижиг байдаг. Гэсэн хэдий ч тэд зүг чигээ маш сайн олж харанхуйд тийм жижиг шавжийг яаж олж барьдаг вэ гэж асуусан байна. За шөнийн ирвэхээ сарсан баг бахаанаас зугтаж нэг бол модонд наалдаж эсвэл өөрийгөө хамгаалахын тулд өгсөн юм шиг дүр эсгэж чаддаг. Яаж мэддэг вэ? За дөрөвдүгээрт нь муурын нүдний хүүхэн хараа өдрийн цагт нарийсан шөнийн цагт өргөсч харах талбайгаа ихсгдэг. Яагаад вэ гэсэн байж. За эдгээр асуултуудад хариулаад за хийсэн даалгавраа ангийн классрум Facebook хаягаар илгээгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.